Чиний эдгээр асуудлуудад сэтгэл хэр хангалуун байна вэ? Өнгөрсөн 4 жил чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадсан бэ? Чи сонго, чи шийд. Энэ өдрийн мэндийг хүргэе. Чи сонго, чи шийд нэвтрүүлэгт тавтай морил. Манай нэвтрүүлэг танд сонгуультай холбоотой асуудлуудыг илүү сайн ойлгоход туслах болно. Сонгуул эхлэхэд 10 хоног үлдлээ. Та нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцж амжсан уу? Судалгаанаас үзэхэд боловсролын чанар, анги дүүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх гээд олон сэдвүүдийг та бидний анхаарлыг татаж байна. Улаанбаатар хотын улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн унтлагын цаг болсон байна. Зарим хүүхдүүдэд ор хүрэлцэхгүй учраас тоглодог өрөөндөө газраар унтахаар зэгцгээж байгаа нь энэ. Хэдийгээр сул ор байгаач бүгд эзэнтэй. Эцэд нь цэцэрлэгтээ ирээгүй байхад нь бид таарсан юм. Манайх бол 35 хүүхдийн хүчин чадалтай. Манай анги бол бүх юм 35 байдаг. Тэгээд одоо бол ингээд 55 хүүхдтэй. Хүүхдэд тууч ажиллах талтай бас жоохон тутмаа. Буцаад цэцэрлэгч нэг анги ч одоо 60-аас 70 хүүхдтэй байна гэж байна. Тэгээд ангидаа унтна, хичээлийнх бүх юм тэр ангидаа л явагдана. Манайх болохоор зориултын өрөө тасалгаануудтай болохоор боломжтой. Ганц цэцэрлэгүүдийн ачаал нэмэгдэхээс гадна дунд сургуулиудад ч бас суудлын хөрөлцөө дутмаг байгаа юм. Тухайлбал гадаад хэлний сургалттай 23 дугаар сургуульд нэг ангид дунджаар 56 хүүхэд сурч байна. Их хүүхдүүдтэй ангийн хувьд бол айгүй тийм юутай хүндрэлтэй нэг ширээнээр гурвал зугаал. Авсарлагаанаар бол коридороор явахад айгүй хэцүү. Шат матаараа явах тэгэл төгжрээ гэсэл хүүхдүүд нь хоорондоо зүрх гэж хэлэх юм болно да. Тэгэл ганц манзаар бол тэгэл юм аах гэж шийцэлтэй зүгээр айгүй их юм болно да. Боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2007 оны тушаалаар анги дүүргэлтийг бага ангид 30-аас 35, дунд ахлах ангид 32-оос 35, гүнзгийрүүлсэн ангид 25-аас 30 гэж тогтоосон байдаг. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 6 дугаар сард гаргасан үнэлгээний дүнгээр хамрагдсан 232 сургуулиас 3-ны 2-оос илүү нь анги дүүргэлтийг хэтрүүлсэн гэж үзжээ. Энэ загвар нь нийслэлийн барилга хот төлөлтийн газраас гаргасан 2030 он хүртэлх Улаанбаатар хотын төлөвлөгөө. Төлөвлөгөөгөөр сургуулийн нийт багт амжийг 2 дахин, цэцэрлэгийн багт амжийг 3 дахин өсгөхөөр төлөвлөжээ. За ойрын жилүүдэд сургууль цэцэрлэгийн одоо газар байхгүй гэж байна тийм. Гэр ороолыг дахин төлөвлөх замаар гэр ороолын айлын газрыг одоо зөвшөөрчих замаар авч нөхөн олгоор өгч тийм замаар гэр ороол төр шинэ сургууль барих эсвэл одоогийн байгаа сургуулиудыг өргөдгөх ийм замаар сургууль цэцэрлэгийг нэмэгдүүлэх бодлого гарч байгаа. Энэ одоо засгийн газрын мөрөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ хугацаанд бол нийтдээ 200 одоо 50 барилгыг бол ашиглалтанд оруулсан байгаамаа. За энийг өмнөх онуудтай харьцуулаад үзэх юм бол 1990-с 12 он хүртэл нийтдээ боловсролын салбарт бол 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэдэг улсын төсвөөс. За түүнээс сүүлийн 4 жилд 522 тэрбум оруулсан байна. Энэ 12 оны хувьд бол мөн одоо хөрөнгө оруулалтын асуудал бол нэлээ өндөр хэмжээнд шийдэгдсэн. Тухайлбал бид одоо манай салбарын хүрээнд бол нийтдээ 350 барилга бол одоо баригдаад явж байна. За Улаанбаатар хотын хувьд бол нийт өнгөрсөн хугацаанд бол 34 одоо сургууль цэцэрлэгийн барилга барьсан. Одоо шинээр барих болон баригдаад явж байгаа 54 барилга байгаа. За энэ барилгууд ашиглалтанд ороод ингэсний дараа бол энэ 3 ээлжээр хичээлэх асуудал бол бүрэн одоо халагдана. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ жилийн эхний улиралд улсын хэмжээнд 7000 сурагчдаас шалгалт авахад тэдгээрийн 3/2-оос илүү хувьд нь Монголын түүх физикийн хичээлүүдэд F үнэлгээ авсан байна. Инх цэцэг 9-р ангид сурдаг. Тэдний анги Кембрижийн системийг шинээр туршиж байгаа анги юм. Кембрижийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлснээр боловсролын чанар сайжирна гэж албаны хүмүүс үзэж байна. Яагаад тэгэхээр 2 үндэсний боловсролыг хослуулж явуулж байгаа болохоор өглөө 8-аас орой 4 хүртэл хичээлдэг. Тэгээд англи хэлийг хэлээ болгож үзэж байгаа болохоор маш өндөр хэмжээнд суралцж байгаа гэж бодож байна. Одоо бас өсрөнө гэдэг байгаа байхгүй юу? Энэ өсөрч харих нь би ерөөсөө ойлгохгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүдийг 11 жилдээ болгоно гээл те 12 жилдээ болох гэж ингээл ингээл туршилтын журмаар гэл яваал байгаа байхгүй юу?
Тэгэл ингээ явж яснаа гинт алгасаал одоо манай хүүхд чинь дараа жил 7 дугаар ангид орох болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо 7 дугаар ангид орохоор эдний сургууль, Кембрижийн сургуульттай сургууль, туршилтын тим юмд орох гэж байгаа гэж байгаа. Тэгээ хүүхдүүдээс шалгалт аваад одоо гайгүй гэсэн үнэлгээтэйг нь авах хүчтэй байгаа юм шиг байлээ. Гэхдээ ээж аав нар тэр Кембриж гэж яг юу юм, ямар сургуультаар цаашаа хүүхдүүд ямар системтэй сургалт олж авах гэдэг гэдэг талаар надад бол үнэхээр ямар ч ойлголт байхгүй. 5-аас 10 дугаар ангийн математик, физик, хим, биологи, англи хэл гэсэн 5 төрлийн хичээлийн хөтөлбөрийг бол бүрэн хэмжээгээр шинжилж олон улсын нийтлэг шалгуур хэм хэмжээний дагуу боловсруулад байж байгаа. Мөн бага ангийн математик байгалийн шинжилгээний хөтөлбөрийг шинжилэн боловсруулсан. 15 оны хүртэл бол 1-ээс 12 дугаар ангийн олон улсын хэмжээнд нийтлэг үздэг шинжилгээ ухааны судлагдсан суурилсан дээрх хичээлүүдийн агуулга хөтөлбөрийг бол бүрэн шинжилж туршиж дуусгана. За ингэсний дараа бол 15 оноос эхлээд бол үндэсний хэмжээнд 15-аас 17 оны хугацаанд бол нэвтрүүлэх ажлыг бол хэрэгжүүлнэ. Багш нарын сан сэтгэгдэл, туршилтын ажилд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгээс харахад бол энэ бол ихээхэн эерэг үр дүнтэй гарч байгаа. Математик студент би альтернативтэй Улаанбаяр Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон сурах эрхийнхээ дагуу дунд боловсрол эзэмших хэрэгтэй. Гэвч тэрний ээжийн биеийн хагас жилийн өмнө өвдснөөс болж өдөр бүр сургуульд нь хүргэж өгч чадхаа болжээ. Улаанбаяраа чамд сургуульд явах ямар байсан бэ? Гоё. Сургуульдаа цаашдаа явмаар байна. Тий. Өөр сургууль дээрээ байхад бас юм чамд хүндрэлтэй хэцүү юм байдгүй. Шатаа дээшээ давшгаад тэгээд хатуусын авахд хэцүү байдаг. Монголд 30 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг. Аманда төрхийн хүндрэлээс болж саажилттай болсон. Одоо 4-р ангид энгийн хүүхдүүдтэй зэрэгцэн суралцж байна. Сурахт нь ямар нэгэн бэрхшээл тулгардгүй гэнэ. Зүгээр одоо энгийн сургуульд орж ирж штэ юм уу тийм ээ. Тэгэхээр энд тохирсон одоо жишээлбэл одоо гар хөлийн дасгалыг ч юм уу би одоо яаж гарын одоо энэ хүүхдийн одоо 2 гараараа очиж байгаа штэ тийм ээ. Үүнийг одоо 1 гараараа бичдэг болохын тулд би хаанаас эхлэх ёстойгоо мэдэхгүй штэ тийм. Тэгэхээр энэнд одоо тохирсон юм бас цаанаасаа ийм програм бас байвал их зүгээрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан албан ёсны сургалтын стандарт, хөтөлбөр, заах арга зүй дутагдaltaй гэдэг асуудлыг багш нар тавьж байлаа. Хамгийн гол юм чинь хүүхдэд бол сурах хүч шүү дээ, тийм ээ. Багшийн барьж авах хэрэгтэй юм бол гарын авлага зөвлөмж байх хэрэгтэй. Тэгтэл тусгай сургуулиудын сурах хүч бол ерөөсөө 60 эд он, 70 эд онд л хэвлэгдсэн айгүй хуучирсан сурах хүчүүд байдаг байхгүй. Тэр тэгээд одоо хэрэглэх ямар ч боломжгүй анхлагдсан. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй шээ наадцах юм, тийм ээ. Хүүхдтэй ажиллаж исэн яг тийм удаан жил ажилласан туршлагатай багш нар зөндөө байгаа шүү дээ. Тэднээс баг бүрдүүлээд ийм сурах бичиг бичмээр байгаа юм. Энэ сургалтын хөтөлбөрийг нь боловсрол ажилтны тухайны яам хуулид орогдсон чиг үүргийнхээ дагуу баталж өгөөд манай сургуулиуд хэрэгжүүлдэг. Гэхдээ бол ерөнхий боловсролын сургууль сурж байгаа бусад жирийн хүүхдүүдийг бодвол эдгээрийн сургалтын хөтөлбөр нь бол их тийм харьцангуй бөгөөд тийм уян хатан байх шаардлагатай байгаа. Цаад хүүхдийг хэрэгцээ түүний хөгжлийн бэрхшээлд нь нийцэн тохирсон байх юм шаардлагатай байгаад тийм. Яг одоо ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сурах бичигтэй адилхан тийм нэг жин там болчихсон тийм нэг нэгдэлмэг тогтолцоонд тусгай сургуулиудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн энэ сурах хүч бол хараахан орж чадаагүй байгаад байгаа. Тэгэхээр энэ бол хичнээн одоо хөгжлийн бэрхшээлтэй шалтгаалаад хүүхдүүд өөр сурах бичиг хэрэглэж байгаа ч гэсэн түүний агуулгыг нэг тогтолцоотой болгох арга зүйн тодорхой хэмжээгээр ижилсгэх тэгээд үндсэн одоо сурах бичгийн ийм тогтолцоор ингэж оруулж илүү боловсронгуулах тийм бодлогыг яам барьж байгаа. Тэр бол ер нь энэ жилээс эхлээд хэрэгжүүлнэ. Монголын боловсролын системийн өнөөгийн байдалд тулгамдж байгаа асуудлуудын нэг шалтгааныг боловсролын мэргэжилтнүүд шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлтэй холбон үзэж байна. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл тавигдж байгаа эрэлт хэрэгцээ, хөгжлийн үе шатаас хамааран мэргэжил тавигдж байгаа ур чадварын шалгуур, цаашлаад нийгмийн харилцаанд орж амьдрах залуу үеийг бэлтгэх хэрэгцээ шаардлага боловсролын салбарт зайлшгүй тулгамдж байгааг ч тэд хэлж байгаа юм а. Зөвхөн энэ бол агуулга хөтөлбөрийн тухай асуудал биш ээ. Энд бол ерөөсөө бид ерөнхий боловсролын сургуулийн агуулга хөтөлбөрийг өөрчлөх тухай асуудал яриаг.
А бид юуг ярьж байна вэ гэхээр чанартай өрсөлдөх түвшний боловсрал олгодог тэр боловсролын харилцаа, технологи, арга зүй, ноу хауг нь бид судалж, үүн дээр нь тулгуурлаж, өөрийнхөө үндэсний онцлог, өөрийнхөө тусгай онцлогт зохистой хослуулах замаар Монгол улсын 21-р зууны боловсролын суурийг тавих тухай асуудлыг ярьж байгаа.